Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. За энэ номын 26 дугаар бүлгийг түрүүчийн 7 хоногт үзэж байгаа зогссон. Тэгээ одоо үргэлжлүүлээд энэ 26 дугаар бүлгийг үзэх гэж байна. За тэгээд бид нар одоо өнгөрсөн 7 хоногт юун тухай ярилцсан бэ гэвэл за ер нь бол одоо хүний амьдралд бол бүх төрлийн уруу татлага бол байнга тохиолдно гэсэн тийм ээ. Одоо Яаков 1:12-ыг хэлж байна. Уруу татлаганд бууж өгч бурууг үйлддэггүй хүн ерөөлтэй. Учир нь тэр хожим нь Бурханы өөрийг нь хайрлагчдад амласан амийн титмийг шагнал болгон хүлээн авна гэсэн. За тэгэхээр одоо бид нар энэ уруу татлагын тухай юу гэж өнгөрсөн дооногт ярилцсан бэ гэвэл уруу татлага гэдэг бол хүнд зөвхөн сонголтыг л өгж байгаа тийм ээ. Бурууг үйлдэх бас зөвийг үйлдэх сонголт. Тэгэхээр тэр уруу татлагыг Бурхан одоо хэрхэн хэрэгэлдэг вэ гэвэл тэр уруу татлагыг бидний амьдрал зөвшөөрснөөр биднийг сүнсээр үүсэх боломжийг хангаж өгч байгаамаа гэсэн тийм ээ. Тэгэхээр одоо Бурхан биднийг бүгдээрээ одоо энэ Галаат 5:22-оос 23-т өгүүлсэн тэр ариун сүнсний үр жимстэй болгож өсгөж өөрчлөхийг хүсдэг тийм ээ. Тэгээ ариун сүнс бидний амьдралыг жолоодож байх үед тэрээр бидний дотор эдгээр үр жимсүүдийг ургуулдаг. Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм а гэж тийм ээ. Эдгээр зан чанаруудыг Бурхан биднэрт төлөвшүүлэхийг хүсдэг гэсэн үг. Тэгвэл одоо нэг маш чухал одоо үндсэн зарчмыг бид энэ дээр суралцсан тийм ээ. Өөрөөр хэлбэл Бурхан танд эдгээр энэ зан чанаруудыг хэрхэн суулгадаг вэ гэвэл яг энэ зан чанаруудын эсрэг нөхцөл байдлууд л танд эдгээр зан чанаруудыг бүрдүүлдэг юм а. Тийм учраас одоо бид нар амьдрал энэ ертөнцид амьдрахдаа бидний амьдралд үргэлж асуудал, бэрхшээл тулгарна гэдгийг бид нар зөвшөөрч байгаа тийм ээ. Тэгээ Бурхан бидний дотор жинхэнэ амар амгалан юмсыг бидний төлөвлөснөөр биш явуулалгүй харин оронд нь учир нь олдохгүй замбраагүй байдлыг зөвшөөрснөөр дамжуулан бий болгодог тийм ээ. Бид нар ингээд байнгын ийм бөөн бодлаа тийм ээ одоо ингээд учир нь олдохгүй байдал дотор явж ээж тэрэн дотор амьдарч сурж ээж сая бид нар яг амар амгаланд суралцдаг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр Бурхан сүнсний үр жимс нэг бүрийн яг эсрэг нөхцөл байдлыг ашиглан бидэнд сонголтыг өгдөг. Муу мухайг үйлдчихмээр уруу татлагтай хизээж тулгарч байгаагүй бол та өөрийгөө сайн хүн гэж тодорхойлох боломжгүй тийм ээ. Би одоо өөрийгөө аягүй сайн хүн гэж бодож байж болно тийм ээ. Гэхдээ бурууг мууг үйлдэхэд надад ашигтай байх үз. Нөхцөл байдал миний амьдралд тулгархад би хэрэгдэг вэ тийм ээ. Ингээд би зөвийг сонгодгүй үгүй юу гэдэг ийм сорилтын дундуур явж ээж энэ ийм одоо сорилтын дунд дахин зөвийг сонгож байж биднэрт сая тэр одоо сайн хүн гэдэг зан чанар суудаг гэсэн. Итгэмжит бус үйлдэл хийхэд танд ашигтай байх нөхцөлд хизээч орж байгаагүй бол та өөрийгөө итгэмжтэй гэж дүгнэхэд бэрх билээ. Шудраг бус байх руу уруу татлагыг ялж байж ёс суртахуун бүрэлдэж, бардманхаас татгалзаж байж даруй төлөв байдал суралцаж, шантрах бүхий л нөхцөл байдал үүссэн үдэж бууж өгөхөөс татгалзаж гимэн тэсвэр хатуужил суудаг аж.
уруу татлага нэг бүрийг ялгахдаа та Есүстэй илүү адилхан болж байна. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар одоо нэг үндсэн зарчим суралцж байгаа. За бид нар энэ ертөнцид хүн болоод энэ гим нүгэлтэй хүн болоод энэ гим нүгэлтэй ертөнцид амьдарч байгаа нөхцөлд бид нар энэ ертөнцийн амьдралд бүх хүнд тохиолдож болдог бүх л зүйлс биднэрт тохиолдож болно гэдгийг бид нар нэгдүгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм ээ. Таны амьдрал бүтэлтэй явна, бүтлгүй явна. Та баян явна, ядуу явна. Тийм ээ. Та нэр алдартай хүн явна, эсвэл бүр муу хэлүүлж явах боломжтой. Тийм ээ. Таны амьдралд дайралтж байгаа хүмүүс таныг буруу ойлгоно, буруу зөв ярина, тийм ээ. Сайн муу хэлнэ, таныг ойлгохгүй гүтгэн, доромжлно, доошоо хийн, тийм ээ. Энэ бүгд бол бид нар энэ нүгэлт гэмт ертөнцид амьдарч байгаа бол бидний амьдрал дандаа тохиолдно гэсэн. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт бид нар одоо ерөөсөө надад ийм юм тохиолдох ёсгүй, тохиолдохгүй гэж бид нар итгэж амьдарч байгаа бол бид нар маш олонтоо урам хугарахад хүрнэ. Тэм учраас бид нар яг бодит байдлыг хүлээж авъя гэвэл энэ ертөнц бол гэмтэй нүгэлтэй ертөнц. Энэ ертөнцийн зөвхөн гэмтэй нүгэлтэй хүмүүс л амьдарч байгаа. Тэгээ нэгэнд гим нүглэр дүүрэн ертөнцид гим нүглэр дүүрэн хүмүүс хамтдаа амьдарч байгаа бол бид нар хүссэн хүсээгүй бие биенийг өвдгөн, зовоон, гомдоон, хүнд байдалд оруулна. Тэгэхээр амьдралаас үүнийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд хэрвээ бид нар Кристиан хүмүүс байгаад амьдрах гэж байгаа юм бол энэ хүнд бэрх дунд энэ одоо элдв янзын уруу татлага сорилтын дунд бид нар дандаа Христийн талд сонголт хийж амьдарч байж сая бид нар Христтэй адилхан зан төрхтэй болно гэсэн. За тэгээ бид нар цааш нь сорилт хүнийг хэрхэн уруу татдаг вэ гэсэн, тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд таны дотор байдаг аль нэг хүсэлтээрээ сорилт эхэлдэг. За тэр одоо хүсэлт нь одоо би дахин жишээ авч ярьсан юм аа. Өнгөрсөн 7 хоногт одоо за та явж байгаад ингээд $100,000 цүнх олжээ гэж үү, тийм ээ. За ингээд $100,000 цүнх олонгууд таны дотор ямар байдал одоо ямар бодлууд орж ирэх вэ? Тийм ээ. Хамгийн түрүүнд танд ямар бодол, ямар хүсэл орж ирэх вэ гэвэл ямар гоё юм бэ? Энийг авчия гэдэг бодол хүсэл орж ирнэ. Тийм ээ. За энэ хүсэл бол ерөөсөө орж ирж байгаа нь буруу муухай зүйл биш. Ийм бодол хүсэл орж ирж байгаа нь өөрөө нүгэл биш. Үүнийг бид нар хатуу ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл таны толгойд ямар бодол бодогдохыг, ямар хүсэл төрхийг та жолооддог. Тийм ээ. Энэ бол таны нүгэлт гэмт мөн төрхөөс гарч ирдэг зүйл. За харин одоо тэр төрж байгаа бодол тэр хүслийг одоо би хэрхэн одоо хандл хийх вэ гэдэг бол тодорхой хэмжээнд миний сонголт болдог. Тийм ээ. Ямар гоё юм бэ гэдэг ийм бодол одоо ингээд тэр энэ мөнгийг авчия гэдэг ийм хүсэл бодол таны толгойд ороод ирэхэд за одоо та ингээд зогсоод за авчил да гэхүү за байж байгаа энийг авч болохгүй гэдэг шийдвэр гаргах уу? Тийм ээ. Энд л одоо нөгөө сорилтын ажилтдаг алхмууд нь байж байгаа. Хэрвээ би одоо тэр энийг авчил да энэстэй олсон хүнээ олзоштой гэдэг энэ хүслэндээ захирагдах юм бол одоо энээс хойш алхмууд нь би нөгөө нэг анхны тэр махан биеийн нүгэлт мөн төрхөөс төрсөн хүслийг гүйцэлдүүлэх алхмууд болж хувирч байгаа, тийм ээ. Тэгэнгүүт эхлээд төрсөн хүслийг би хэрвээ энэ хүсэлтэнд би одоо автах юм бол тийм ээ. Авчил та гэдэг энэ хүсэлтэд би автаад ялагдчих юм бол одоо тэр хүсэл цаашаа үргэлжлээд яах вэ гэхээр нөгөө талаас ингээд орж ирнэ шүү дээ. Энд чинь болохгүй ганц зэрэг энэ чинь бурхан харж байгаа шүү дээ гэдэг. Тэгэнгүүт миний толгойд ямар бодол орж ирэх вэ гэхээр энийг би хулгай хийгээгүй. Энэ мөнгийг би олсон. Тэгэхээр эн чинь нэг нүгэл биш шүү дээ. Тийм ээ. Одоо бол яаж ин эргэлзээ төрж эхэлж байна. Тийм ээ. Энэ чинь зүгээр л энэ нэг амар нүгэл гэж бас тооцохгүй шүү дээ.
Би хулгай хийгээгүй шүү дээ. Улсын хайсан юм бол олчлоо шүү дээ. Бурхан нэрээ миний амьдралын зам дээр авчраад тавьсан юм билүү? Тийм ээ? Өөрөөр хэлбэл эхлээд авах хүсэл төрсөн, дараа нь энийг хийх нь буруу зөв эсэх тухай миний дотор эргэлзээ төрүүлж эхэлж байгаа. Түүний дараагаар одоо би одоо хурм эхлэлтэнд автчих, тийм ээ? За энийг авчи. Ерөөсөө энийг ингээд авлаа гэдээ ерөөсөө буруу юм байхгүй. Тэгээд дараа нь би үйлддэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бид нар аливаа сорилт уруу татлаганд бүдрэхтэй нэгдүгээр бидний дотор төрсөн хүсэл. Хэрвээ энэ хүсэлд би эзлэгдэх юм бол дараа нь би үүнийг зөвтгөх, энэ үүнийг үйлдэх нь зөвтгөх, тэг зөв болон буруу логикоор зөвтгөх бүх шалтгаануудаа гаргаж ирнэ. Тэгээд түүний дараагаар бид нар уруу татлагтаа дагуу алхацгаа гэсэн үг. За тэгэхээр одоо ингээд энэ сорилт уруу татлага бол ийм системээр ажилладаг юм а. Хамгийн нэгдүгээрт хүсэл төрнө. Тэр хүслийг барьж аваад энэ хүслийн дагуу алхам хийх нь буруу биш үү гэдэг эргэлзээ төрж эхэлнэ. Тэгээ ерөөсө буруу биш ээ. За чин зөвөө, авчгаа, хийчихээ гэдэг хурмагт автан тэгээд дараа нь түүний дагуу алхам хийдэг гэсэн. Тэгэхээр одоо бид нар энэ түрээд зогсон тийм ээ. Өнөөс цаашаага одоо Яаков номын 1:14-өөс 16-д хэлсэн ишлэгийг хэлж байна. Бид өөрсдөө муу хүсэлтэд татагдан тэдэнд олзлогдсон уруу татагддаг. Тэгээд тэгэхэд бидний муу хүсэл нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь өсөж том болоод үхлийг төрүүлнэ. Хайрт найзууд нь бүх хурдтагтун гэсэн. Тийм ээ? Бид хүсэлдээ уруу татагддаг, түүнд олзлогддог. Тийм ээ? За, уруу татлагыг давж гарах нь гэж. За, одоо уруу татлагыг хэрхэн давж гарах вэ? За, сорилт хүнийг хэрхэн уруу татдаг болохыг ойлгох нь тустай. Харин уруу татлагыг давж гарахын тулд хэрэгжүүлэх тодорхой алхмууд байдаг. За, уруу татлагаас яаж давж гарах вэ? Хамгийн нэгдүгээр бүү айж сөгдөөрэй гэнэ. Уруу татагдсан бодлууд орж ирэхэд Христэд итгэгч олон хүмүүс айж балмагдан итгэл алдарч би ийм бодлууд бодох ёсгүй шүү дээ хэмээн буруутаагаар мэдэрдэг. Тэд уруу татагдсан бодол орж ирэхэд өөрсдөөсөө ичдэг гэсэн үг. Харин энэ бол төлөвшлийн тухай буруу ойлголт бөгөөд танд уруу татлагын хүсэл бодол орж ирэхгүй байна гэж хизээч байхгүй гэсэн. За одоо бид нар нэг маш чухал зарчмыг үзэж байна тийм ээ. За би одоо ингээд сүмд аягүй олон жил явж байгаа. Тэгээд би одоо ингээд сүмд идэвхтэй үйлчлдэг. За тэгээд одоо энэ би дээрээс нь ийм одоо Кристиан ном судлал зөндөө заадаг. Тэгээд одоо бурхан итгэмжтэйгээр аягүй олон жил би одоо итгэлийн амьдралаар амьдарч байгаа гэж одоо би өөрийгөө бодож байна тийм үү. Тэгтэл одоо ингээд миний дотор хүнд төрдөг бүх төрлийн бодол орж ирнэ. Бодол, хүсэл тийм ээ. Шунал, ата жөтөө, нэр хүндэд дурлах тийм ээ. Бусдын юм нь өөрийгөө худлаа магтаж тодрох гэсэн хүсэл, бусд хүнийг хорлох гэсэн бодол тийм ээ. Худал хуурмаг дүр үзүүлэх энэ хандлага тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний мөн төрөх бол нүгэлтэй мөн төрөх. Тэгэхээр бид нар энэ нүгэлтэй ертөнцид нүгэлтэй энэ мөн төрөхтэйгөө байгаа цагт бидний дотор орж ирэх нүгэлтэй бодлууд болвол хизээч байхгүй болохгүй гэдгийг л би та нарт одоо энэ дээр тодорхой хэлж байгаа. Тийм ээ? Та нүгэлт мөн төрөхтэй л байгаа бол таны дотор хүний дотор төрж болдог бүх л бодол хүслүүд дандаа орж ирнэ. Дахиад хэлье, тийм ээ? Энэ бодол хүслүүдийг та жолооддгүй юм аа. Энэ бодол хүслүүд чинь таны нүгэлт мөн төрхөөс гарч ирж байгаа. Тэгэхээр та үнийг жолоодохгүй. Энэ бол танаас хамааралгүйгээр энэ бодол хүслүүд чи орж ирнэ. За. Тэгэхээр уруу татлаганд хизээд бүдэрчээд байна гэхээр энэ бодол хүслүүдийг ороод ирэнгүүт би тэр бодол хүслүүдэд
татагдаад, захирагдаад, уруу татагдаад тэр бодол хүслүүдийн дагуу алхам хийчихлээр л нүгэл болчиход байгаа. Өөрөөр хэлбэл эхлээд тэр бодол орж ирж байгаа нь өөрөө нүгэл биш. Тийм ээ? Тэр бодол хүсэл ингээд зурсгээд ороод ирж байгаа нь бол нүгэл биш юм аа. Хизээд нүгэл болчихж байгаа нь ихлээр би тэр бодол хүслүүдээ барьж аваад тэрнийг тижээгээд тэрнийг ургуулад тэрний тухай ингээд тэрэн дээр би төвлөрөөд байх юм бол одоо сая миний сэтгэлд нүгэл үрээс хулгаж эхэлж байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээр бодол тийм үү тэр одоо хүнд төрдөг тэр нүгэлтэй, гэмтэй, буруу, муухай энэ бодол хүслүүд ингээд зурс гэж орж ирж байгаа нь бол нүгэл биш. Энэ бодол хүслүүд бол дандаа орж ирнэ. Энэ бодол хүслүүд таны дотор ордоггүй, төрдөггүй, янз бүрийн тийм хорон санаа таны сэтгэлд ингээд зурс гэж орж ирдэггүй болно гэж бол ерөөсөө байхгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бодол хүсэл орж ирэхлээр нь битгий аагараа. Эннээсээ битгий хичээрээ. Айгүй олон хүмүүс одоо ингээд бид нар би мөн Кристиан байж гомо муухай юм бодож байна гэдэл тийм ээ. Би одоо миний толгойд ийм муухай юм орж идэг, энэ лав сатан орж ирээд байна. Тэрнээс биш би одоо Кристиан хүн юм чи миний дотор юу гэж юм муухай бодол орж ирэх үү гэж бид нар бодох гэдэг. Ром номон дээр Полын бичиж байгаагаар бидний дотор хоёр зүйл хоорондоо тэмцэлтэж байдаг. Нэг нь үлээ нүгэлтэй махан төрөх, нөгөөх нь ариун сүнс. Тэгэхээр бидний нүгэлтэй махан төрөхтэй байгаа нөхцөлд бидний дотор зүссэн зүйлийн одоо болохгүй сайн муухай бодол хүслүүд бол байнга орж ирнэ. Эннээс битгий аагараа гэж хэлж байна. Тийм ээ. Тэгэхээр ийм бодлууд бол ерөөсөө махан бие энэ одоо нүгэлт мөнд төрөхт энэ нүгэлт одоо бие биетэйгээ байгаа нөхцөлд бидний дотор хүнд хэлхээс ичмээр, нуумаар одоо баг өөрөөсөө ч ичмээр ийм бодол хүслүүд бол орж ирэх нь бол хэвэн юм шүү. Эннээс ерөөсөө бити айж сандраарай. Тийм ээ. Харин одоо бид нар ингээд энэ бодол хүслүүдийг бид нар уртлын хичээл дээр ярьсан тийм ээ. Хүн одоо ингээд ийм нөхцөлд ийм бодол хүсэл ороод ирэнгүүт 2-3 янзаар одоо тэр бодол хүсэлтэйгээ одоо ингээд дийл хийдэг гэж байна тийм ээ. Хамгийн нэгдүгээрх нь бид нар тэрэнд шууд захирагдчихдаг. Тийм ээ. Одоо миний дотор би явж байгаад ингээд $100,000 олчлоо. Миний дотор шунал төрж ийн тийм үү? Авчиа гэдэг. Тийм ээ. Энэ шунал бол төрнө шүү дээ. Энэ шунал төрж байгаа нь одоо нүгэл биш. Би тэр шунлын төрж байгаа бодолд автаад эхэлж байгаа цагаас миний дотор одоо нүгэл одоо буруу байдал үүсч эхэлж гин гэсэн үг. Тийм ээ. Тэгээ би авчи тийм ээ. Тэгээд одоо тэр орж ирсэн тэр одоо нүгэлтэй тэр шунхай сэтгэлдээ би захирагдаад түүний дагуу үйлдэж байгаа маань бид нар өөрөөр хэлбэл дотор төрсэн бодол болон хүсэлд шууд захирагдчихад байдаг. Хоёр дахь нь бид нар тэр орж ирсэн тэр одоо бодол хүслүүдийг бид нар ингээд нөгөө ичээд эсвэл буруутай мэдрээд тэр одоо бодол сэтгэлүүдээ нөгөө тийшээгээ аваачаад ингээд аль нэг газар аваачаад нууцдаг. Тийм ээ. Тэгээд ингэж нуух нь бас сайн үр дүнтэй биш ээ гэж бид нар уртлын хичээлд үзсэн тийм ээ. Одоо ингээд энэ нэг тэр одоо гэмтээ тэр нэг бодлуудаа хүслүүдээ бид нар ингээд тэр цаана ингээд нууч хүн мэдчих би хүн миний энэ сэтгэл рүү онгоогоо харчих тэгвэл ястанаар би нэр айгүй мохоо нүдний бол айгүй мохоо худал хуурмаг хүн гэж мэдэгдчихин шүү гэж харагдчихин шүү гэж бодоод би ингээд тэр бодлоосоо сэтгэлээсээ тэр бодлыг аль нэг газар авчиад нуудаг тэрнээсээ зүхтаадаг. За энэ бол бас зөв зам биш ээ гэж бид нар үзсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл инглээгээд тэр бодол чинь сэтгэлээс ч алга болдоггүй. Та зөвхөн бодохгүй л хичээгээд байгаа. Тэр бодол сэтгэл аль нэг газар хадгалагдаж байхад эргүүлээд таны сэтгэлийг бас хордуулсаар дараачийн буруу алхам хийх нөхцөл гарч ирэхэд танд бүдрэх том
одоо бүдрэх том шалтгаан болдгоо гэсэн. Харин түүний оронд ийм бодлууд орж ирэх тийм ээ. Одоо ингэх нь шүү дээ. Би одоо ингээд тэр $100,000 цүнх олчлоо. Тэгэнгүүт одоо миний сэтгэлд авчаа гэж шунал төрөхлөөр би ингээ өөрийгөө хөндлөнгөөс хараад миний доторх нүгэлт гэмд мөн төрхийн одоо нөгөө шунал нь хөдөлж байна. Тийм ээ. Энэ шунал хөдөлж байна. Тийм ээ. Эсвэл одоо миний нүгэлт мөн төрхийн миний хорон сэтгэл хөдөлж байна. Эсвэл би одоо миний дотор миний одоо нүгэлт мөн төрхийн энэ атоо жөтөөр хөдлөөд байна. Тэ? Миний энэ нүгэлт мөн төрөх дотор ингээд нөгөө нэг миний нэг хорон сэтгэл хөдлөөд энэ одоо хүнийг муу хилчмээр ийм хүсэл миний дотор төрөөд эхэлсэн байна гэдгийг өөрөөр хэлбэл би одоо ингээд одоо миний дотор хоёр зүйл байгаа шүү дээ. Нүгэлт мөн төрөх, ариун сүнс хоёр. Тэгвэл би одоо ингээд ариун сүнсний талд зогсоод өөрийнхөө нүгэлт мөн төрхийг ямар одоо үйлдэл хийж байгаа. Миний нүгэлт мөн төрх яг яаж акт хийгээд байгааг би хөндлөнгөөс харж эхэлчих тийм үү? Миний дотор шунал төрөөд байгаа юм байна. Тийм ээ? Ихэнхдээ бид нар яагаад байдгүй гэхээр миний дотор шунал төрөөд байна. Миний дотор атаа жөтөө төрөөд байна гэдгийг бид нар зөвшөөрөхийг хүсдэг. Яг л ингээд шунхаараад эсвэл атаа жөтөөрөхөд байгаа хүн бол айгүй муухай, айгүй жижигхэн хүн, айгүй мяа хүн, айгүй өөдгүй хүн гэдэг ийм одоо сэтгэлгээ нийгэмд байдаг учраас зөвхөн одоо муу хүнд л тийм бодлууд төрдөг. Муухай хүнд л тийм одоо шунал тачаал одоо өшөө юу гэдгийг тийм ээ. Ийм зүйлс төрдөг юм аа. Над чиг Кристиан одоо сайн хүнд ийм бодол одоо хүсэл шунал тачаал төрдгөө маа гэж боддог учраас бид нар энэ дотроо төрж байгаа бодол хүслүүдээсээ бид нар ичдэг, буруутай мэдэрдэг, тэрнээсээ зүхтаадаг, түүнийг нуудаг. Тэгэхээр харин оронд нь би одоо ингээд миний сэтгэл одоо өөрийгөө хөндлөнгөөс хараад за миний одоо хорон зан хөдлөөд байгаа юм байна. Миний атаа жөтөө хөдлөөд байгаа юм байна. Миний шунал хөдлөөд байгаа юм байна. Би одоо энэ одоо сэлэд дургу хүрцэн. Тэгэхээр би сэлэд нэг дургу хүрчээд яваад байгаа юм байна. Тэг би одоо ингээд шалтгаан гаргахлаар сэлийг л муу хилчмээр л ийм л хүсэл миний дотор ингээд уугаад л оволцоод л яваад байна да. Ингээд байгаа юм байна. Тийм ээ? Өөрөөр хэлбэл би тэр миний нүгэлт мөн төрөхөд ямар хүсэл, ямар сэтгэлийн хөдөлгөөн үүсээд яг яачих гээд байгааг би хөндлөнгөөс хараад түүнийг нэгдүгürt би одоо ингээд таньж ийн, хүлээн зөвшөөрч байна. Би түүнийг ингээд чи нөгөө нэг эртээр чи балжин намтай үг зөрчсөн. Тэгэд одоо балжин намыг харахаар чиний дургу үрээд байгаа юм байна шүү дээ ганцрогоо. Тийм ээ? Үүнийг би одоо ингээд хөндлөнгөөс хараад өөрөө түүнийг би одоо ингээд зөвшөөрөх нь. Тэгээд түүний дараагаар би ухамсартай сонголт хийн, тийм ээ? За энэ одоо уур хүрээд байгаа эсвэл атаа жөтөө хөдлөөд байгаагийн дагуу би алхмыг хийхгүй. Тийм ээ? Тэгэхээр уруу татлагыг хамгийн түрүүнд одоо бид нар ингээд 2 3 салгаж үзээд байна шүү дээ. Бодол одоо тийм гэм нүгэлтэй гэмээр тийм ээ одоо ингээд буруу муухай янз бүрийн бодол хүслүүд бол төрнөө. Тийм ээ? Үүнийг бид нар одоо хамгийн нэгдүгээр хүлээн зөвшөөрөх нь. Энэ бодол энэ одоо янз бүрийн гэм нүгэлтэй бодол хүсэл тачаал төрж байгаа болвол энэ бол миний нүгэлт мөн төрхөөс гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар одоо нэгдүгээр түүний дагуу үлдэхгүй нь хоёрдугаар тэр төрж байгаа бодол хүслүүдээ би өөрөөсөө нууж бусдаас нууж мэдээж одоо бусдаас нуун л да зүгээр өөрөөсөө ч нуугаад ингээд тэрнээс зүхтаагаад би өстой ингэж бодсон би ямар муухай боддог хүн бэ гэж ингэхгүй. Бид нар нэг зүйлийг зөвшөөрөх ёстой. Би нүгэлт мөн төрөхтэй л байгаа бол эдгээр элдв янзын шунал бодол хүсэл болвол бид нар төрнө. Тийм ээ? Энэ бол хамгийн одоо ингээд энгийн зүйл юм. Тийм ээ?
Хүний дотор жоохон шунал төрнө, хүний дотор жоохон атааж өтөө төрнө, хүнийг муу хэлчмээр сэтгэл ингээ хүсэл цаанаас уугаад ирнэ. Тийм ээ? Чамаас дээгүүр явж байгаа хүнийг бүдэрчээсэ, унчхаасаа гэд унчхлаар нь ингээ дотор чинь баяр хөөр төрнө, тийм ээ? Энэ бол яг л хүний нүгэлт мөн төрхөөс л гардаг одоо сэтгэлийн хөдөлгөөнүүд, хүслүүд, бодлууд. Тэгэхээр үүнийг бид нар ингээд хөндлөнгөөс хараад миний нүгэлт мөн төрхөөс ийм бодлууд орж ирж гин, ийм хүсэл төрж гин, ийм сэтгэлийн хөдөлгөөн надаас үүсэт байгаа юм байна гэдгийг бид нар хөндлөнгөөс хараад ойлгоод зөвшөөрөөд тэгээд түүнд захирагдаж түүний дагуу алхам хийхгүй харин одоо бурхны үгийн дагуу алхам хийх сонголтыг хийж сурах ёстой юм аа. Тэгэхээр бид нар энэ дэр ялгаж үзэж чинь тийм үү? Уруу татагдсан бодлууд орж ирэхэд Христэд итгэж олон хүмүүс айж балмагдан итгэл алдарч би ийм бодлууд бодох ёсгүй шүү дээ хэмээн буруутаагаар мэдэрдэг. Тэд уруу татагдсан бодол орж ирэхэд өөрөөсөө ичдэг гэсэн үг. Харин энэ бол төлөвшлийн тухай буруу ойлголт бөгөөд танд уруу татлагын хүсэл бодол орж ирэхгүй байна гэж хизээж байхгүй. Сатан өөрийнх нь муу хүслийг үйлдэгч урхинд нь орсон аль хэдийн орсон нэгэн рүү дайрдаггүй тул уруу татлагын тухай бодол орж ирж байгаад нэг талаараа бас өөрийгөө сайшаах хэрэгтэй. Тиймээс уруу татлага ирж байна гэдэг нь сатан таныг үзэн ядаж байгааг нотлогоо болохоос бус та өөрийгөө сул дорой энэ үеийн явдалд автаж байна хэмээн буруутгах хэрэггүй. Бид нүгэлт ертөнцийн амьдарч буй гэм нүгэлт хүмүүс учраа уруу татлага дандаа л байна. Энэ бүхэнд бүү гайхан балмагдаж сэтгэлээр унаарай. Уруу татлага зайлшгүй тохиолдох бөгөөд түүнээс бүрэн зайлсхийх боломжгүй юм гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Библиэд чи уруу татлага сорилтонд орох үедээ хэмээн бичсэн байдаг болохоос хэрвээ чи уруу татлага сорилтонд орвоос гэж бичээгүй юм шүү. Тиймээс энэ тухай мөн Пол 1-р Коринт 10:13 та нарын амьдралд учирсан уруу татлага сорилтонд хүнд тохиолддог л зүйл юм а хэмээжээ. Уруу татлага сорилтонд орно гэдэг нь гим нүгэл биш юм. Есүс ч уруу татлаганд өртөж байсан бөгөөд харин тэрээр хизээж сорилтонд унаж гим нүгэл үйлдээгүй билээ. Харин уруу татлаганд ялагдах нь л гим нүгэлд хүрэгдэг. Та шувууг дээгүрчин нисхийг хорж чадахгүй ч толгой дээр чинь үрээ засахыг нь болиулж болно шүү дээ хэмээн Мартин Лютер хэлсэн. Саний үг дахиад сонстоо. Та шувууг толгой дээгүрчин нисхийг хорж чадахгүй ч толгой дээр чинь үрээ засахыг нь болиулж болно шүү дээ. Таны дотор төрөх шунал, атаа жөтөө, хорон, бодол, хүсэл таны дотор төрхийг та болиулж чадахгүй. Та түүнийг ерөөсө бодъё гэж бодож байгаа юм биш. Энэ бол таны нүгэлт мөн төрхөөс автоматар гарч ирдэг зүйл. Тэгэхээр тэр бодлууд бол яг л тэр шувуун мэд толгой дээгүр чинь нисээд өнгөрч байгаа зүйлс юм аа. Харин тэр бодол хүслүүдийг тэр одоо шувууг ирээд толгой дээр чинь үрээ засахыг харин зөвшөөрөхгүй байж болно. Болиулж болно. Өөрөөр хэлбэл та тэр орж ирсэн тэр шунхаа бодолдоо шунхаа бодол хүсэлдээ дийлдэхгүй байж болно. Тийм ээ? Таны бодол сэтгэлд орж ирсэн тэр уур хилэндээ та захирагдахгүй байж болно. Таны дотор орж ирсэн тэр одоо атаа жөтөөж зандаа та автахгүй байж болно. Тийм ээ? Бид нар Библийн нэг ишлэгийг дахин ярьж байгаа тийм ээ? Бурхан биднэрт уур хилэн дээрээ нар битгий жаргаа гэсэн. Чи битгий уурлаарай гэж хэлээгүй. Тийм ээ? Яг л хүн юм чинь хүний нүгэлт мөн төрхтэй юм чинь чи уурлах л байхгүй юу? Яг түүнтэй ижилхэн. Чи атаа жөтөөн дээрээ нар битгий жаргаагаарай л гэсэн үг. Тэ? Атаа жөтөө төрөхгүй байна гэж байхгүй хүн юм чинь. Тийм ээ? Харин атаархсан жөтөөргсөн хിവэрэ битгий байгаарай. Уурлна, атаа жөтөө, хорон аш хөдлөн гэдэг бол хүний нүгэлт гимийн мөн төрхөөс л гарч байгаа юм. Энэнд өртөхгүй байна гэж бол байхгүй. Бидний хийж чадах зүйл бол ууралсан чихтэй байхгүй байх.
Тийм ээ? Атаархсан чихтэй байхгүй байх. Хорон сэтгэлдээ шатсан чихтэй байхгүй байх. Тийм ээ? Тэгэхээр тэрнээс чөлөөлөгдөх хамгийн ихний зам нь юу гэнэ? Би өөртөө төрж байгаа бүх тэр бодол, хүсэл, элдэн муу муухай бүхнийг хөндлөнгөөс хараад миний нүгэлт мөн төрөх одоо энэ ганцрогч нь хоёр зүйл байгаа шүү. Тийм ээ? Гим нүгэлтэн мөн төрөх нь нэг байж байгаа. Бурхны ариун сүнстэй хэсэг нэг байж байгаа. Тэгээ би миний гим нүгэлтэй хэсгийн хэсэг энэ дээр атаархаад өгчих гээд байгаа юм байна. Энэ дээр уурлаад байгаа юм байна. Энэ дээр ичсэн хүн ална гэдэг шиг ингээд нөгөө одоо миний нөгөө нүгэлт мөн төрөх өвчгнөд байгаа юм байна. Тийм ээ? Энэ бол байдаг зүйл. Зүгээр би тэрнийг дагуу одоо би тэрэнд нь 100% автахгүйгээр түүнээс алхам холдоод тэр одоо ууралсан чихтэй байхгүй, атаархсан чихтэй байхгүй, тийм ээ? Жөтөөргсөн чихтэй байхгүй, шуналсан чихтэй байхгүй байж л сурах ёстой юм аа л гэсэн үг. Бүх чөтгөр хорон муу санаа бодлоо танд санал болгохын та зогсоож чадахгүй хэдий ч уг бодлуудад автахгүй эсвэл түүний дагуу үйлдэхгүй байх сонголтыг хийж чадна. Жишээлбэл маш олон хүмүүс нэг нэгнийхээ гадаад гоо сайхан татагдах мэдрэмж болон бэлгийн сэрэл ба тачаалын ялгааг ойлгодоггүй. Эдгээр нь хоорондоо адил зүйл биш юм а. Бурхан хүн нэг бүрийг эсвэл эм хүйстэн байхаар бүтээсэн бөгөөд энэ нь сайн зүйл. Тиймээс эсрэг хүйстэй хүний гоо сайхныг хараад түүнд татагдах сэрэл хөдлөх зэрэг нь Бурханаас бидэнд өгсөн бие махбодын хариу үйлдэл ба харин тачаал бол хүслээ зориуд дагсан үйлдэл юм а. За одоо эхнэрүүдэд нэг юм хэлээ. Нөхөр чинь ингээд сайхан хүүхэн өнгөрөхлөөр ингээд эргэж хараад байвал энэ чинь нүгэл биш байх нь шүү. Юу гэж юм? Бурхан бид нарыг эсрэг хүйснийхээ гоо сайхан татагддгаар бүтээчихсэн. Тэгэхээр бидний анхаарал татагдана. Тэр эмэгтэй хүнийг хараад ямар сайхан үгэн бэ гэж харах сэтгэл төрж байгаа нь бол өөрөө нүгэл биш юм а. Тийм ээ? Эхнэрүүд үүнийг одоо ойлгоорой. Тийм ээ? За тэгээд хизээд нүгэл болох вэ гэхлээр би нөгөө тэр эмэгтэй хүнийг шохоорхсон сэтгэлдээ автаад за тэрийгэ дахин бодоод хүсээд ингээд эхлвэл харин энэ бол одоо сая нүгэл үүрээ засч эхэлж байгаа гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо сайхан эмэгтэй хүнийг хараад эрэгтэй хүн ингээд шохоорхож өөрийн мэдлэггүйгээр шохоорхож хардаг болвол ерөөсөө л бидний анханаас хийгдсэн мөн төрхөн л тэр юм. Ерөөсөө ингээд би Кристиан хөө ерөөсөө би энэгээр гой үгээ би ерөөсөө хардаггүй гэд нүдэд тасаанаад явж байгаа маань Кристиан байгаа хэрэг биш. Кристиан байгаа маань энэ аюу сайхан хүүхэн байна, аюу сайхан одоо эмэгтэй байна гэдгийг зөвшөөрөөд тэгээд түүн дээрээ одоо ингээд тэр бодол хүсэлдээ автсан чихтэй байхгүй байгаад түүнд одоо цаашаа үргэлжлүүлж тэр бодолтоо одоо ингээд эзлэгдэхгүй байх нь л бидний хийж чадах зүйл. Тийм ээ? Тэгэхээр үүнийг хэлж байна. Эсрэг хүстэй хүний гоо сайхныг хараад түүнд татагдах сэрэл хөдлөх зэрэг нь Бурханаас бидэнд өгсөн бие махбодын хариу үйлдэл ба харин тачаал бол хүслээ зориуд дагсан үйлдэл юм а. Тачаатах нь биеэрээ үйлдэхийг хүсэж буй үйлдэлээ оюун санаандаа үйлдэх сонголт. Тачаадаж гим нүгэл үйлдэхийг сонгохгүйгээр гоо сайхан татагдаж сэрэл хөдлөх нь байдаг зүйл. Гэтэл олон хүмүүс тэр дундаа Христ итгэлд ирчүүд тэдэнд Бурханаас өгсөн хормон ажиллахад өөрсдийгөө буруутгах нь элбэг тохиолддог. Тэд үзэсгэлэнт бүсгүй өөрийн мэдлгүй анзаарч харцгаад түүнийг тачаадан шунлаа гэж бодон ичиж өөрсдийгөө ялалдаг. Гэтэл гоо сайхан татагдах мэдрэмж нь та цааш нь ургуулan бодож тачаадаагүй л бол гим нүгэл тооцогдохгүй ажээ. За одоо манай энэ Кристиан эмэгтэйчүүд үүнийг аягүй сайн сонсч авч байгаа байх гэж бодож байна. За үнэндээ биднийг Бурханд илүү ойртох тусам муу сүнс улам ихээр уруу татах гэж оролддог.
Таныг Бурхны хүүхэд болох тэр мөчөд муу сүнс мафийн алуурчин мэд таныг устгах гэрээг хийдэг. Та одоо түүний дайсан болсон тэр таныг унгахаар хуйлдаж байна. Заримдаа таныг залбирч байх үед сатан бузар бусрамг бодлуудыг санал болгох ба энэ нь таны анхаарлыг сарниулж ичгүүрт унгаах гэсэн түүний оролдлого юм а. Иймэрхүү тохиолдолд бүү цочиж ичээрэй. Харин сатан таныг залбирлаас айж залбирлыг тань зогсоохын тулд юу ч хийдэг гэдгийг ойлгоорой. Яаж ийм зүйлс миний сэтгэлд орж ирвэ хэмээн өөрийгөө зэмлэхийн оронд сатан таны анхаарлыг сарниулах гэж оролдож байна хэмээн үзэж тэр даруй бурхан дээр ахин төвлөрөөрэй гэж. Тийм ээ? Ийм зүйл байдаг. Залбирчээтэл бүр одоо ингэ нэг битсэн чинь нөгөө залбирчээсэн бодол санаа байх бүр хачин юм бодцсон давхиж явна тийм ээ. Тэгээд хэлж штэ. Бидний ер нь зүгээр л нэг ийм шашинсаг одоо Христэд итгэлтэн байхад бол сатан биднийг тэр болгоо оролддоггүй гэж. Үнэхээр Бурхны хүүхэд болох Бурхныг дагах энэ мөчүүдээс л Бурхан сатан биднийг их оролддог. Одоо ингээл яагаад ч юмтэй ингээл нэг энэ зүүмд орох юм уу эсвэл бүтэн сайнны цуглаанд явах гэхлээр дандаа нэг садаа гарч ирдэг. Тийм ээ? Эсвэл гэр дотор эхнэр нөхөр хоорондоо муудалцсан тийм ээ. Тэгэл ер нь бол ийм одоо ингээд нэг Бурханд ойртох гэхлээр л заавал одоо ийм зөрчилдөөн бүдрэх зүйлс гарч ирдэг тийм ээ. Энэ бол ер нь гадны хүчин зүйлтэй маш холбоотой. Тэгэхээр одоо бид нар уруу татлагын тухай маш чухал зүйлсүүдийг ойлгож авлаа тийм ээ. Нэгдүгээр бид нар нүгэлт гим мөн төрхтэй хүн учраас бидний хүний толгойд бодогдож болох бүх л төрлийн бодол хүсэл бол бидний сэтгэлд орж ирнэ. Энэ бол миний нүгэлт мөн төрхийн нэг хэсэг юм а. Тэгэхээр би одоо тэр атаа жөтөө гомдол хорсол тийм ээ одоо ингээд энэ хорон сэтгэл мэтгэлээ төрөхөд би ерөөсө хөндлөнгөөс өөрийгөө хараад миний нөгөө нүгэлт мөн төрөхөд энэ ийм зүйл шунаад байгаа юм байна. Энэ хүнд атаархаад байгаа юм байна. Энэ хүнд жөтөөрхөөд байгаа юм байна. Энэ хүнийг нэг муулчихмаар, энэ хүнийг нэг одоо нэг ингээд муухай харагдуулчих гад миний нөгөө нүгэлт мөн төрөх ингээд чичрээд бүр байж ядаад байна гэдгийгээ бид нар ингээд хөндлөнгөөс харж таньж сурах хэрэгтэй. Биднэрт Бурханы хэлсэнчлэн уур хилэн дээр нар бүүж аргаагаарай гэсэн. Тийм ээ? Энэ бодол энэ уур, атаа, жөтөө, гомдол, хорсол бол төрнөө. Түүн дээрээ нар битгий жаргаагаарай. Тэр бодолд битгий автаарай. Тэр бодлыг бүүд хижээгээрэй. Тийм ээ? За, цааш нь. Өөрийгөө ямар уруу татлах сорилтонд өртөмтгийгөө танин мэдэж бэлтгэлтэй бай. Танд бусд орчноос илүүгээр уруу татлаганд амархан өртүүлдэг тодорхой нөхцлүүд бас байна. Зарим нөхцөлд бид уруу татлаганд нэн даруй бүдрэх мөртлөө өөр нөхцлүүдэд уруу татлагыг тоолгүй давж гарч чаддаг шүү дээ. Таны сул талуудыг өдөөдөг тодорхой нөхцөл байдлуудыг таньж мэдэж авах хэрэгтэй. Учир нь сатан яг юу таныг уруу татлаганд амархан өртүүлдгийг мэддэг. Тэрээр таныг яг юу бүдрүүлдгийг мэдэх учир таныг яг тэр нөхцлүүдэд оруулахын тулд байнга ажилладаг. Петр бидэнд 1-р Петр 5:8-д сэргийг байгтан муу сүнс гитэн зүүрмгэлэнгүүд чинь дайрахаар зэхэж байдаг хэмээн анхааруулжээ. Би хизээ хамгийн их уруу татагддаг билээ. 7 хоногийн аль өдрийн аль цагт би хаана хамгийн их сорилтонд автдаг билээ. Ажил дээрээ юу, гэртээ, хөршөөхөө гэрт үү, баар цэнгэнэ газарт үү, хотоос хол зочид буудал, нисэх буудалд үү гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуу. Мөн би хинтэй хамт байхдаа хамгийн их уруу татагддаг. Найзууд уу, хамтран ажиллагчд уу, эсвэл танихгүй хүмүүсийн дунд уу, эсвэл бүр гав ганцаараа байхдаа билүү. Бас хамгийн их уруу татлаганд өртсөн үедээ би яг ямар мэдрэмжийг мэдэрдэг билээ хэмээх асуултуудыг өөрөөсөө асуу. За. Бид нар нэг зүйлийг одоо хатуу ойлгож авах хэрэгтэй. За биднэрт одоо нүгэлт мөн төрөх байгаа. За бидний нүгэлт мөн төрөх болвол хүн болгоных өөр орчин нөхцөлд бид нар өссөн, янз бүрийн эцэг их, найз нөхөд ийм орчинд өсцгөөс тийм ээ. Тэгээд
биднэрт хүн болгонд одоо ингээд бүдэрдэг, уруу татагддаг зүйлс байгаа. За одоо ингээд зарим хүмүүст бол арх байгаа. За минийх бол ер нь одоо ингээд би бол казинод одоо 20 хэдэн жилийн өмнө би казинод нэлээд их тоглосон. Тэгээ би одоо ингээд ер нь бол казинод ер нь нэлээд гүнзгий автсан. Их ч мөнгө алдсан. Одоо Кристиан байсан шүү дээ. Тэр үедээ ч гэсэн. За ингээд явж байгаа. Тэгээ би сүүлдээ одоо ингээд казиногоос ингээд ер нь бол юу ойлгосон гэхэлэр за би ер нь бол казинотой ойрол байж болохгүй юм байна. Хуучин болохоор яг казинод тоглодог үедээ яадаг вэ гэхэлэр Монголоос хүн ирээд ирэнгүүт бөөм баяр. Нөө хүний чи хараад хөш ийшээгээ яваад нэг 4 цаг давхад Атлантик Ситигийн хот байгаа тэнд очиж казинод тоглож үзэх үү? Оо тгий гэж бараг л ятгах байгаа л аваа гараад авчих. Тэ? Тэгэл ерөөсө тэр манай нойр авч казино байгаагүй байхгүй. Ерөөсө 4 цаг явж очдог газар тийшээ явах бүх л шалтгааныг хаана. Тэгэл явдаг. Тэгэл одоо тэгэж би ингээд зөндөө тэгсэн. Тэгээ би сүүлдээ одоо ингээд за би ер нь бол одоо ингээд энд бол би айгу донтсон байна. Ерөөсөө энд би зогсож чадахгүй байна. Тэгэхээр одоо яах вэ гэхэлэр ерөөсөө тийшээ л явахгүй байх хэрэгтэй. Тэгээ би одоо ингээд болсон байхгүй. Ер нь одоо ингээд бараг 20 хэдэн жил одоо ингээд би ингээд ерөөсөө тэр зорж казино явах болсон. Тэгээ би өөрийгөө ер нь ингээд би бол ер нь одоо гарцаа одоо тэр миний казино тоглоо баларчаах үе юм бол дээр үе юм аа гэл ингээд боддог байхгүй юу. Тэгжээд л одоо манай энэ хотод хүрт казино баригдсан. Одоо манай тойроо зөндөө олон 3-4 казино баригдчихлаа. Гэтэ би юус очихгүй л байгаад байсан. Монголоос хүн ирээд тэгсэн чи ирсэн хүн маань казино орё л гэж. За гэдэг аваад орлоо. Тэгэл ер нь бол би өөрийгөө зүгээр болсон гэж бодож байгаа шүү дээ. Цаг боллоо. 2 цагийн дараа л ер нь бол би нэг хөл говьж эхэлж байна. Тэгэл за байж гараа төрөвчөнд хэдэн төгрөг байгаа лээ. Тэр хүнээр л тоглолчий. Тийм ээ? Ямар би шунж тоглож байгаа биш. Хуучинтай адилхан ингээд бүр ингээд баахан мөнгө авч тоглож байгаа шүү. Жохон мөнгөөр жохон л тоглолчий. Тэгэл ерөөсөө би тэндээс юу олж харсан гэхэлэр ерөөсөө эдгэрээгүй юм байна би чинь. Тийм ээ? Тэгэхээр одоо энэ хэсэг юу хэлж байна гэхэлэр уучлаарай. Та тэр одоо нэг арх уудаг зуршил байна уу? Одоо ингээд казино тоглодог зуршил байна уу? Эннээс болвол ингээд сэтгэлийн тэнхээгээр ялаад тийм ээ. Өстө дахиад хизээч үгүй мөггүй гэд ялж гардаг тохиолдол бол бараг байдаггүй маа. Тийм ээ. Тэгэхээр би ямар нөхцөлд ер нь ингээд арх уучаад байна. За бүр одоо архиж болий, казиногч болий. Одоо өнөөдөр та нарын хамгийн их донтсон байгаа утас шагаадгийг чинь нэрэ. Тийм ээ? За хизээд бид нар утас шагаадаг вэ гэхэлэр жоохон завтай болоод эсвэл сэтгэл санаа жоохон тавгүй болоод эсвэл жоохон уйдаад ирэхлээр л утас шүүрж авдаг. Ийм л болцгооцсон шүү дээ бид нар. Тэгэхээр одоо бид нар яах нь вэ? Би ямар уруу татлаханд сорилтонд хизээд өртдөг вэ гэдгийг л бид нар эхлээд тогтоож авах хэрэгтэй гэж байна. Тийм ээ? Хизээд би одоо энэ уруу татлаханд бүдэрч унчаад байдаг вэ? Хизээд би арх уучаад байдаг вэ? Тийм ээ? Яг хизээ уучаад байна. Тэгэхээр тэр нөхцөл байдлуудаа одоо ингээд бид нар эхлээд тодорхойлох хэрэгтэй. Тийм ээ? Асууж штэ. Би хизээ хамгийн их уруу татагддаг блэ? 7 хоногийн аль өдрийн аль цагт би хаана хамгийн их сорилтонд автдаг вүлээ? Ажил дээрээ юу, гэртээ, хөршийнхөө гэрт үү, баар зинганэ газарт үү, хотоос хол зоочд буудал, нисэх буудалд үү гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуу. Мөн би хинтээ хамт байхдаа хамгийн их уруу татагддаг вэ? Найзууд уу, хамтран ажиллагчд уу, эсвэл танихгүй хүмүүсийн дунд уу, эсвэл бүр гав ганцаараа байхдаа билүү? Бас хамгийн их уруу татлаханд үрдсэн үедээ би яг ямар мэдрэмжийг мэдэрдэг билээ? Тийм ээ. Хэмээх асуултуудыг өөрөөсөө асуу. Уруу татлага нь таныг ядарсан, ганцаардсан, үүдсэн, хямарсан, эсвэл стресссэн үе тохиолддог байж болно. Энэ бол яг үнэн. Яагаад гэвэл
тэр уруу татагдаад байгаа зүйлс чинь таны сэтгэлийг жоохон сэргээж өгдөг учраас л та тэр зүйлүүдийг хийгээд байгаа. Тэгэхээр ганцаардсан үедээ юм уу, тийм ээ? Уудаад, хямраад, эсвэл стресстэнгүй хүн юу миний сэтгэлийг жоохон сэргээдэг үлээ гэл тэгэл тэр зүйлээ л бариад авчдаг. Тэгээд тэр зүйлдээ л бид нар бүдэрч ундаг. Эсвэл бүр гомдож, шархалсан, уур уцаартай, сэтгэл санаа зовнсон болно. Тэр бүхэл том амжилт гаргасны дараа хитрхийг сэтгэл хөдлсөн үед ч байж болно. Та ямар нөхцөл байдалд, ямар үед юун дээр хамгийн их сорогдож, уруу татлаганд өртөж байгаагаа тодорхойлоод аль болох тийм нөхцөл байдалд орохоос зайлсхийхэд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Библиэд бидэнд уруу татлага ирнэ гэж хүлээж түүнтэй нүүр тулахад бэлэн байх хэмээн ахин дахин давтан сануулсан байдаг. Пол Эфес 4:27-д диаволд боломж бүү болго гэсэн. Ухаалгаар төлөвлөж бэлтгэлтэй байх нь уруу татлагыг багасгадаг тул сургаалт өгсөн. Сургаалт өгс 4:26-аас 27-д хийх зүйлсээ хичээнгүйлэн төлөвл, муугаас зайлсхийж урагшаа цэх алхаарай. Зөв замаас нэгч алхам бүү хазаа гэсэн. Сургаалт өгс 16:17-д Бурхны хүмүүс муугийн замаас зайлсхийж хаашаа явж бууга анхаарч байдаг учраас өөрсдөө хамгаалдаг хэмээх тушаалуудыг чандлан сах. Тэгэхээр одоо бид нар дахиад л нөгөө нэг одоо би өөрийнхөө нүгэлт мөн төрхийг харж байгаа байхгүй. Миний нүгэлт мөн төрх ийм зүйлс бүдэрдэг, ийм зүйлс уруу татдаг, ийм сул талтай. Түүнийг нь би таньж мэдээд миний хизээд миний тэр нүгэлт мөн төрхийн сул тал ялдаг вэ? Ямар нөхцөл байдалд? Тэгээд тэр нөхцөл байдлуудаас зайлсхийж, тийм ээ? Тэр нөхцөл байдлуудыг аль болох үүсэхгүй байх тэр одоо арга замуудыг хайж олж бэлтгээ гэж. Бид нар зүгээр л өрөөсөө би одоо ингээл архинаас гарнаагаа гарчдаг юм биш. Би казиногоос гарнаагаа гарчдаг юм биш. Бид нар угаасаа ингээл зөндөө тэрийг буруу муухай гэдгийг зөндөө мэднэ. Тэгсэн мөртлөө бид нар дахин бүдэрч ундаг. Тийм ээ? Хамгийн түрүү хизээд бид нар бүдэрч унаад байна. Ямар нөхцөл байдалд. Тэгэд тэр нөхцөл байдал тэр одоо сэтгэл санааны байдлыг өөрөөр сэргээдэг, өөрөөр орлуулдаг тэр арга замуудыг олж авч мэдэх хэрэгтэй. Тийм ээ? Би та нарт өмнө ярьжсэн тэр дадал зуршлуудын хүч гэдэг ном байдаг. Тэгээ тэр номон дээр одоо ингэж байгаа байхгүй. Нэг эмэгтэй одоо ингээд нөгөө хумсаа мэрдэг гинэ. Хумсаа мэрсэхэд бүр хумсаа унтал мэрээ хийсэн байдаг гинэ. Тэгэнгүүт одоо тэр хүн очиод ямар арга зааж өгсөн гэхэлэр за чи биш үү яг хизээд хумсаа мэрээд байна гэдгийг эхлээд тодорхойлох гэсэн байхгүй. Тийм ээ. Тэгэхээр та ч гэсэн одоо яг ямар уруу татлагад яг хизээд би унаад байна гэдгийг та өөрөөсөө асуу гэж сая хэлж штэ. Тэгэхээр тэр эмэгтэй яасан гэхэлэр яг 7 хоногийн турш одоо яг ингээл за яг одод л яг хурууга амрууга хийгээл хумсаа мэрмээр байна гэдэг бодлуудаа гэдэг нөхцлүүдэд битсэн байна. Тэгсэн чинь ихэнхдээ ажиллаа хийж байгаа л дуусаал нэг амс хийгээл нэг жоохон уйдах маяг орхолоор хурууных нь үзүр ингэ чимчгэндэг гинэ. Тэгэл амрууга очиад хийцдэг. Тэгэхээр одоо нөгөө хүн эвгүй зааж өгсөн гэхэлэр за чи яг тэгээд одоо нөгөө хурууны чи үзүр чимчгнээл яг амруугаа явуулахын оронд одоо нэг зүйл очоод ном аваад унш эсвэл нэг зүйл аваад бич. Яг тэр чимчгнэх мэдрэмж төрөнгүүт л нөгөө хуучин хумсаа мэрдэг байсан бол оронд нь өөр нэг үйлдэлийг хий гэж зааж өгсөн. Тэгээд тэр хүн түүнээс тэр хумс мэрдгээс болсон гэж байгаа юм. Тэгэхээр энэ одоо уруу татлага энэ нь бид нар ингээ бүдэрдэг зүйлс чинь дандаа яг биднийг түүнд өдөөдөг жижигхэн ийм одоо нэг триггерүүд байгаа байхгүй. Тэгэхээр түүнийгээ бид нар олж мэдээд яг тэрийг нэг өрөнгө архи уучмаар нэг казино тоглолчмоор үед нэг тамхиг татчмаар үед одоо та нар тэрийг мэдчихлээ. Тамхи татах хүсэл төрөх болгонд нь чихэр иддэг хүмүүс байдаг. Тэгээ тамхинаас гарцсан оронд нь ясан таргалцсан. Дандаа чихэр идсээр байна. Тийм ээ? Тийм хүмүүс мэдэн шүү дээ та нар. Тэгэхээр тэр чинь уг нь механизм нь зөв байхгүй юу? Яг тамхи татах хүсэл төрөнгөд өөр зүйл хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр
чихэр нь одоо нэг хорыг нөгөө хороор сольчод байгаа байхгүй. Тэгэхээр чихэрний оронд өөр зүйл. Одоо яг арх уучмаар хүсэл төрөөд эрэнгүүт нь оронд нь нэг би тэгвэл яг ингэнгүүт би үүнийг үлднэ гэдэг дүрм өөртөө бий болгоод түүн дээр л зогсох гэж оролдоо гэж хэлж байгаа. Гурав дахь нь Бурханаас тусламжийг гуй. Мөнхийн улсад 24 цагийн яаралтай тусламжийг үзүүлдэг шугам нээлттэй байдаг. Бурхан биднийг уруу татлагыг даван туулахдаа түүнээс тусламж гуйхыг хүсдэг. Тэрээр сургаалт төгс 50:15 хүнд хэцүү цагтаа намайг дуудаарай. Би чамайг аврах бөгөөд чи намайг хүндлэх болно хэмээжээ. Би туслаарай, аюул, авраарай гэх мэт иймэрхүү хурдан гол зорилгоо шууд бурханд хэлдэг залбирлыг богино долгионы залбирал гэж нэрлэдэг. Уруу татлах, довтлох мөчид танд бурханд урт удаан залбирлаар хандах цаг хугацаа байдаггүй. Шууд зүгээр түүнийг дууддаг. Дэвид, Даниэл, Питер, Пол зэрэг сая хүмүүс асуудал бэрхшээл тулгархад энэ мэтээр шуурхай залбиран тусламж хүсдэг байсан. Есүс өөрөө бидний адил уруу татлагуудыг туулсан учраас биднийг тэмцэлдэн тусламж хүсэн хашгирах үед ойлгож мэдэрч хариулах тухай Библиэд баталсан байдаг. Еврей 4:15 тэр бидний сул дорой байдлыг сайн ойлгодог. Учир нь тэр бидний нүүр туулж буй энэ бүхэл уруу татлагыг туулахдаа нүгэл үйлдэггүй гэж хэлсэн. Тэгэхээр ер нь нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. За одоо яг би ч гэсэн одоо миний нэр ган зориг мориг гэл те. Тэгээд одоо ер нь бол бид нар ийм зориг мориг төвчээр энэ хүний сэтгэлийн хүч тэнхээ гэсэн ийм зүйлсийг бид нар айгүйх магтан дуулсан нийгэмд өсч өндөөсөө. Тийм ээ, одоо ингээд манай социалист нийгэм бол ерөөсөө хүний сэтгэлийн хүч тэнхээ гэдэг бол ийм гайхамшигтай гэдэг. Би бол одоо багасаа л тийм л мундаг л одоо аюу сэтгэлийн хүч тэнхээтэй, зоригтой, төвчээртэй өстой. Тийм л мундаг л хүн болчих юмсан л гэж боддог байсан. Бүтэн амьдрал туулаад юу харагдсан бэ гэвэл хүний сэтгэлийн зориг, төвчээр гэдэг бол аюу өчүүх юм байдаг юм байна. Тийм ээ. Ер нь та амар зориг төвчээртэй та одоо магадгүй ингээд буу сумыг цээжээрээ халахлах тийм зориг танаас гарах хүн байж болно. Гэсэн чиг тийм ээ яг одоо тулсан нөхцөлд тэгсэн мөртлөө хүн хамгийн жирийн жижигхэн одоо муу зуршлуудаа давж гарч чадахгүй түүндээ ялагддаг. Одоо айл гэр байна. Хоёлаа ингээл яншаал би нөгөө хорон муу хэлээд сурцсан байдаг. Тэгээд эхнэр нөхөр нь эхнэртэй ганцаа үгэлж чадахгүй. Ганц баярлаа гэж хэлж чадахгүй. Тэгээд би энийхээ мууг тоншоол одоо ингээл би энийг ингээл мөнхийн би энийг тоншоо сууж л байдаг. Энэ бол буруу муу гэдэг бүгдээрээ мэдж байгаа. Тэгсэн мөртлөө түүнийг болж чаддаггүй. Тэ? Нөгөө бууны сумны өдөөс явж чаддаг хүн мөртлөө ийм жижигхэн зуршлуудаа ялагддаг. Энэ бүгд чинь юу хэлээд байна гэхлээр ерөөсөө хүний одоо тэр нөгөө нэг бидний магтан дуулж өссөн тэр зориг, төвчээр, сэтгэлийн тэнхээ эдэр гэдэг бол ер нь бол маш нэмхэн юм байдаг юм аа. Харин бид нар ийм одоо уруу татлага, ийм муу зарчлуудаа бид нар яаж давж гарах вэ гэвэл үнэхээр бурхан тусланаа. Бурханы тусламжтайгаар л бид нар давж гарч чадна. Тийм учраас үнэхээр чадахгүй бол бурхан минь тийм ээ. Туслаач, авраарай. Би үүнд ялагдах гээд байна шүү. Туслаач гэж бурханд хандан залбирч сураа гэж хэлж байна. Хэрвээ бурхан биднийг уруу татлагыг ялж гарахад туслахаар хүлээж байгаа юм бол бид ягаад түүн рүү ойр хандахгүй гэж. Үнэн дээр заримдаа бид тусламж авахыг өөрсдөө хүсдэггүй. Буруу гэдгийг нь мэдсээр байж уруу татлаганд ялагдахыг бид өөрсдөө л хүсдэг. Тэр мөчид бидэнд юу илүү сайн болохыг бид өөрсдөө бурханаас илүү мэднэ хэмээн боддог. Тийм ээ. Яагаад бурхан ингээд яг туслахад бэлэн 24 цаг миний хажууд байхад яагаад би бурханаас тусламж гуйдаггүй юм бэ? Тийм ээ. Миний бардам зан. Нөгөө талд миний үнэхээр би тэр уруу татлагандаа би бас ялагдмаар байдаг. Яг түүнийг би үйлдчмээр байдаг. Тийм ээ? Түрүүн би хэлсэн шүү дээ. Бид нар нүгэлт мөн төрхтөө ялагддаг.
Зарим үед бид нэг л уруу татлан дахин ялагдаад байдаг тул Бурханаас байнга тусламж гуйхаасаа ичин санаа зовдөг. Харин Бурхан хизээч биднийг дахин түүнд хандаж тусламж гуйх үед уцаарлаж, үүдэж, төвчээр нь барагдаг нэгэн бишээ. Библи Живрэ 4:16-д инэрлэр дүүрэн Бурханы хаан ширээ рүү итгэлтэйгээр дөхөн очицгоё. Тэндээс бидэнд яг хэрэгтэй үед минь туслах өршөөл инэрлийг олж авна гэжээ. Бурханы хайр бол мөнхийх бөгөөд түүнийх төвчээр хизээж дундаршгүй. Хэрв та тодорхой нэг уруу татлагыг ялахын тулд өдөрт 200 удаа түүнээс тусламж хүссэн хашгирч байлаач гэсэн тэрээр өөрийн өршөөл нэгүслийг өгөхөөр яарах тул зоригтойгоор түүнд хандагтун. Түүнээс зөв зүйлийг үйлдэх хүч чадлыг өгөөж хэмээн гуугаад өгөхийг нь хүлээж аваарай. Бид нар одоо ингээд ер нь ингээд Бурханыг дандаа өөрсдийн хамгийн ойрхон зүйл эцэг гэхээр төсөөлдөг. Тэгээ бидний эцэг их жоохон хатуу хүн байсан бол эсвэл ер нь одоо ялангуяа бидний үеийн эцэг биднийг өсгөхдөө сайн байвал шагнаад муу байвал зэмлээд зодоод өсгөцөн. Тэгэхээр одоо бид нар Бурханы өмнө очихлоор юу гэж боддог гэхэлэр одоо ингээ би муу байгаад байгаа юм чинь Бурхан надад дургуунд хүрсэн байхаа гэж бид нар айгүйх боддог. Тэгэхээр бид нар энэ дээр хүний хайр, Бурханы хайр хоёрын том ялгааг үргэлж санджаах хэрэгтэй. Бурхан намайг сайн учраас надад хайртай байгаа юм биш. Бурхан намайг өөрөө хайрлая гэж сонгосон учраас надад хайртай байгаа. Тийм ээ? Нэгэнт би Бурханы хүүхэд нь болцсон бол, тийм ээ? Одоо та нар өөрсдөө жишээ аваад бодолт. Таны хүүхэд одоо нэг зүйлийг ингээл хийх гээл чадахгүй ноцолтой байна гэж бодъё. Яг ингээл та хөндлөнгөөс хажуугаар өнгөрөхт минийгөө тэгчээж ингэчээж чамайг ерөөс сонсохгүй. Өөрөө л нухаад байдаг, бүтлгүүтэйл дахин бүдрээд л ингээл бүр сар жилээр бүдрээл байгааг нь та хараал байна. Тэгжээс нэг өдөр ингээд тань руу хараад би нэг ерөөсөө чаддгүй та нэг хийгээд өгөөч гэвэл та ямар дуртай очиж хийх вэ? Тийм ээ? Тэгэхээр Бурхан биднийг өөрөөсөө тусламж гуйхад баярлдаг. Бурханаас тусламж гуйх нь бидний Бурханд хайртайгийн илэрхийлэл болж Бурханд харагддаг. Тийм биз дээ. Таны хүүхэд танаас хязгаарч зөвлөгөө авдаггүй бол та юу гэж бодох вэ? Манай хүүхэд намайг тоодоггүй юм байна. Намайг тэнэг гэж бодож, хүүхэд намайг үүнийг мэднэ гэж итгэдэггүй юм байна. Ингэж л бодно шүү дээ. Тийм ээ? Танай хүүхэд танаас хамгийн жижигхэн юм болгоно асууж байвал та юу гэж харах вэ? Манай хүүхэд намайг айгүй аавыгаа, ээжийг айгүй өндрөөр үнэлдэг. Намайг мэднэ гэдэгт итгэдэг. Энэ нь танд баяр хөөргийг өгнө. Тэгэхээр Бурханаас тусламж гуйх нь ичгүүртэй биш. Бурханаас тусламж гуйх нь Бурханд таатай юм аа. Уруу татлах сорилт нь биднийг Бурханд байнга түшгэлэхэд хүргэдэг. Салхи шуурганд модны үндэс улам гүн рүү ургаж хүчрэхэг болдог шиг та уруу татлагыг сөрөн зогсох бүрдээ Есүстэй адил болно. Та уруу татлаганд бүдрөвч ийхүү бүдрэх нь ч үхлийн хөнөөлтэй биш юм. Тиймээс уруу татлаганд ялагдаж бууж өгөхийн оронд Бурхан руу харж түүнийг туслахыг хүлээн тосоорой. Таныг шагнал хүлээж бууг бас санаарай. Яаков 1:12-д уруу татлаганд өртөвч зоригтойгоор урагшлах хүмүүс баяртай болно. Тэд өөрсдийн итгэмжтэйг баталсны дараа Бурхан тэднийг мөнхийн амиар шагнана гэсэн. Амен. За ингээд 26 дугаар бүлэг дууслаа.